Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчтэй студидтэй үргэлжлүүлэн ярилцахаар ураад байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Танд бол үзэгчдээ шинэ оны мэнд хүргэе. Танд шинэ оны мэнд хүргэе. За баярлалаа. 12 дугаар сарын 31-нд буюу хуучин оны хамгийн сүүлийн өдөр та Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэгтэй 2 цаг гаруй уулзалт хийсэн гэсэн. Мэдээч хэрэг энэ одоо бидний дөнгөж сая сурвалжлагаар гарсан асуудлыг голчлон энэ 2 цагийн уулзалтаар ярьсан байх гэж найдаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ерөнхийдөө бол сайхан бэлгүүл танхимаа бүрдүүлсэн. Би бас тухайн өдөр бол худалдааны танхимаас бүрдүүлсэн байна. Гэхдээ бол бидний гол зорилго бол одоо би болсон макро эдийн засгийн дээр хямралаас яаж гарах вэ? Энд байгаа одоо энэ уналтыг яаж зогсоох вэ? Яаж өндийлэх вэ гэдэг дээр тэр яриа нь бол явагдсан. Ер нь бол би сая танхимын ерөнхийлөгч болохдоо нэг зорилго тавьж байсан. Манай үндсэн хуулинд хүн бол өмчтэй байх, аж ахуй эрхлэх, өмчөө чөлөөтэй захиран зарцуулна гэсэн чөлөөт худалдаа гэсэн үг л дээ. Энэ эрхэмж хүний онцгой эрхүүдийг яаж эдэлж хэрэгжүүлэхэд төрөөс гарч байгаа тогтоол шийдвэрүүд хүчинтэй явах гэдэг дээр л ярьж байгаа. Тэгээ энэ дээр бол бидний гол одоо макро эдийн засгийн гол асуудал бол энэ бүртгэлгүй яваа аж ахуй нэгж бүртгэлгүй үйл ажиллагаанууд, бүртгэлгүй яваа өмчүүдийг яаж нэг удаа бүртгэж авснараа манай улсад тухайн тэр этгээдүүд нь өөрийнхөө бий болгосон өмч хөрөнгөний эзэн болох вэ гэдэг дээр энэ хуулийн гол онцлог байх болов гэд эдийн засгийн тодоо хуулийг ярьсан л да. Эдийн засгийн тодоо хуулийн нөгөө талаар бүр макро түвшнээр үзэх юм бол өнөөдөр чинь засгийн газар бол 1 чих цент хэрэглэх эрхгүй болцсон. Манай өөрийн хэмжээ бол яг 40% тулцсан, бараг илүү гарцсан байгаа. Гэхдээ чи дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 40% гэж явдаг л да. Хэрвээ эдийн засгийн тодын хууль гарч ирснээр нөгөө нэг бүртгэлгүй ажил үйлчлэгээ, бүртгэлгүй хөрөнгө, бүртгэлгүй одоо нэг орлогууд ил болохоор саяын 40% таазан дээшээ хуулиа өөрчлөхгүйгээр өсөх болцсон байгаамаа. Одоо манайд бол ойролцоогоор эдийн засгаар бол 30% нь бол хар зах зээлд эргэлдэж байгаа гэж байгаа. Сүүлийн улам ихсэж байгаа. Энэ 30% бүртгээд авах юм бол өнөөдөр манай нийт улсын маань дотоодын нийт бүтээгдэхүүн 21 их найд байгаа өнөөдрийн байдлаар. Хэрвээ энэ маань бүртгэх юм бол би нэг 5-6 их найд төгрөг ороод ирэх бах. Эндээсээ 2 их найд төгрөг болоод чинь засгийн газарт айгүй том орон зай гаргаж ирж байгаа. 40%-ийн хуулийг 50-60 болохгүйгээр энэ өсөх. Энэ бол чинь хамгийн хэрэгжүүлж болох бололцоо байгаа маа. Нөгөө талаас бид нар одоо энэ сүүлийн 2 жил бол аж ахуй нэгж маань бол энэ ялангуяа мөнгөний бодлого сүүлийн үеийн авсан энэ арга хэмжээгнээс бол үр шим бах хүртсэн. Улам бол өөрсдөө бүсэж хангалах, дэсэж үлдэх тийм үйл ажиллагаа явагдчихна. Дээр нь бол энэ 2 жилийн макро түвшний уналтаас шалтгаалаад аж ахуй нэгжийн үн цэн унах гэдэг. Чинь одоо саяхан надад жоншныхаа уулзсан 13 жоншны баяж босруулах үйлдвэр байгаа. Тэгэхэд 2 тэрбумын хөрөнгө оруулсан үйлдвэр нь одоо чинь хятадд бол 500 сая төгрөг орчих юм уу? 1 тэрбумаар авъя гэсэн. Яг гэвэл энэ хямралын үе ярьж байгаа нэг аж ахуй нэгжид үйл ажиллагаа зогсонгууд тэр үн цэн багасдаг. Энэ багассан үед нь бол мөнгөтэй ялангуяа манай энэ ойрхон хөршүүд бол авах бололцоо нэгддэг юм аа. Тэгэхээр бол бид нар энийг тухайн хүнд үед нь тэр компаниудад дэмжихгүй байжгаад алдчих юм бол манай үндэсний баялаг хинд очих вэ гэдэг асуудал байна. Бид нар том утгаараа бол ер нь бол нийт Монгол улсынхаа үндэсний баялаг буюу аж ахуй нэгж иргэд дээр байгаа энэ өмч хөрөнгийг яаж үн цэнгүй дүүлэхгүй байх вэ? Яаж энэ хямралаас гарахад энийг үнэлж бүртгэж дахиж ашиглах вэ гэдэг асуудалтай. Энэ бол том утгаар бол чинь бид нар анхны эдийн засгийн форум хийж байгаа үед бол Нобелийн шагналт Сото гэдэг хүн ирсэн шүү дээ. Тэр хүн бол ирчээд зөвхөн Улаанбаатарыг тойроод 7 тэрбум Америк доллартай тэнцэх хөрөнгө бол бүртгэлгүй байна. Энэ хашаа байшин иргэдэд чи ихэнх үйл ажиллагаа бүртгэлгүй байна. Бүртгэлгүй хөрөнгө гэдэг бол эцсийн эст бол хэний ч хөрөнгө болоход бэлэн. Ялангуяа буруу этгээдүүд. Өнөөдөр бол энэ ил тодын хуулийн нөгөө нэг эрүүгийн талаас юм уу, эрх зүйн талаас харах юм бол манай иргэд маань бол тухайн үед нэг татварт нэг 10% татвар төлөхгүй дээ юм уу? Альсвал мэдээлэлгүйгээсээ болж эхний алхмаа буруу хийснээс болж тэр хүний бий болгосон баялагууд дурын хууль бус этгээдүүд дээрэмдэх, тонох, янз бүрийн өмчлийн булаах, зах зээлийн булаах асуудал бол одоо их давшингуу орох гэдэг юм л да. Иймэрхүү асуудал байгаа. Энэ хуулийн тал дээр яг мэдээч хэрэг эерэг сөрөг олон асуудлууд яригдж байна л да. Гэхдээ хамгийн одоо илүү их ач холбогдол гэж яригдаад байгаа асуудал нь ерөнхийдөө би энийг бол сүүлийн 2 жил ялангуяа өнгөрсөн жилээс хойш их идэвхтэй явж байгаа. Өмнө ч бас 7-8 онд явж байсан. Энэний гол асуудал бол энэ хямралын буюу ийм эдийн засгийн өөрчлөлтийн үеэр юу болдгоо бол төрийн сангийн бодлого, төрийн мөнгөний бодлого хоёр бол гол зохицуулт хийж энэ бол улс төрчдийн шийдвэр байдаг. Biz 2009 оны өмнө бол 4 арын бодлого 2-ын зөрчилөө бол хийснээрээ 9 оны хямралыг 3 сарын дотор даваад туулсан. Яг 90
97 онд бас тийм процесс явагдсан. Энэ удаа бол бид нэр сая өнгөрсөн 2 жилийн хугацаанд зөвхөн төрийн мөнгөний бодлогоор мөнгө хэвлэж оруулах, гаднаас зээл авчирснараа энийг давна гэж оролцсон чадаагүй. Чадаагүй цаад утга юу гэвэл аж ахуй нэгжүүдийн санхүү буруу байна. Нэгсэндээ тэр их 7 их 80 төгрөгийг шингээж авах аж ахуй нэгжийн санхүү зөв бүртгэлтэй зөв тооцоотой бол тэр мөнгийг шингээх юм. Дээр нь манай банкны систем маань бол эрүүл бус байна. Нэгсэндээ бол өндөр хүүгээр зөвхөн хэсэгхэн этгээдүүдийг бол баяжуулах хэрэгсэл болсон байна гэдэг. Тийм учраас бол энэ банкны систем, санхүүгийн систем хоёроо зөв болгох нь манай 97 оны Азийн хямрал зөв Азийн хямралын гол шалтгаан бол саяын хоёр систем янзлаагүйгээс болоод хэдийгээр хөрөнгө оруулалт нь тасралтгүй орж иржсэн боловч тэр бол шингээгүй гараа авцсан. Ийм л асуудал байна. Тэр нэг сөрөг яригадаад байгаа тэр асуудлыг бол би ч бас зүгээр энгийн иргэний хувьд бас тийм ч юм болоо гэж бас бодоод байна л. Тэр үнэхээр өршөөлийн хууль. Тийм өршөөлийн хууль эргээд л нөгөө нэг авилгачид одоо юу гэдэг ихээхэн хөрөнгөнд донд тоглож байгаа улсуудын асуудлыг л зүгээр зөөлрүүлчихэж байгаа юм биш байгаа гэсэн хардалт энгийн иргэний хувьд. Манайх бол иргэд маань яг хардах үндслэл чинь 2008 оны 1 сарын 1-нд байсан. Тэр үед бол 2008 оны 1 сарын 1-ээс 2008 оны 7 сарын 1-ний хооронд жинхэнэ супер өршөөл үйл явагдсан байхгүй. Татварын зарим холио нийгмийн дадлан шимтгэл хуулийг хэрэгжүүлэх хууль гэдэг. Энэ 6 сартай хууль бүх юмыг өршөөсөн. Энэ үед бол ч одоо 2800 компани 4 тэрбум Америк долларын орлого ил гаргасан. Одоо таны яриад байдаг нэг олигарх гэнэ улс төртэй холбогдсон этгээдүүд гэнэ тэр этгээдүүд ихэнх нь 2008 онд хуулийн дагуу эрхээ эдэлсэн байгаамаа. Миний сая сүүлийн 5 жилийн авсан судалгаагаар бол энэ этгээдүүдийн чинь одоо орлого 3-5 дахин нэмэгдсэн. Сая эдийн засаг өсөж явах үед тэр үед бол 98% нь аж ахуй нэгж 98% нь огт ашиглаж чадаагүй, иргэд бараг 100% ашиглаж чадаагүй. Тэдний маань орлого сая эдийн засаг 17% өсчөөд байхад тэдний орлого 2 дахин багасж байсан. Энэ юу хэлж байгааг бол зах зээл маань бол нөгөө этгээдүүд дугийн монопол байдал орсон. Нэгдүгээрт өнөөдөр гэхдээ сая хувь зээний шоглоомор юу болсон бэ гэвэл тэр этгээдүүдийн 4 тэрбум Америк доллар орж ирлээ шүү дээ. Гэтэ нэмэлт бас орлого орж ирсэн. Гэтэл энэ бүхнээ бол барилга руу уул уурхаар хийсэн. Сая сүүлийн 5 жил. Өнөөдөр манай барилга уул уурхаа хоёулаа мөнгө тэнд гацаад хэвтцсэн байгаа. Энэ хэвтцсэн үед өнөөдөр тэр этгээд ч ба түүцэнд байгаа этгээд ч ба хоёулаа яг нэг гараан дээр ичсэн байхгүй. Монголд өнөөдөр мөнгө байхгүй болсон. Мөнгө байхгүй болно гэдэг чинь тэр хоёр том салбар руу орсон мөнгийг эргүүлж чадахгүй байгаамаа. Тийм учраас энэ байхгүй болсон нөхцөлийг ашиглаад санхүүгийн реформа бид нар хийгээд авчих. Тэгэх юм бол шинэ гараа өгөх хэрэгтэй байхгүй. Бид нар тэгээд 2008 онд хууль баталж явах үедээ тэр бүх шинэ нөхцөл гарааг бүх иргэдтэй тайлбарт таниулж өгч чадаагүй маа. Тэр тухайн үеийн засгийн газар, их хурал, сангийн яамны татварын ерөнхий газрын том алдаа. Өнөөдөр бол бид нар энэ хуулиа ил тод хэлж хагаад бүгдийг цайруулах хэрэгтэй. Монголд хамгийн гол нь бүртгэлгүй хөрөнгө их явна гэдэг нь энэ ирээдүйд ямар ч өмч хөрөнгө алдах магадaltaй. Өнөөдөр мянган малчин ч гэсэн хэрвээ тэр малаа бүртгүүлж өөрийн гэсэн нөгөө нэг албан ёсны төрөл бүртгүүлний жийгүүл төрөөр хамгаалуулах эрхээ олж авдаг байхгүй. Тэгэхгүй бол уучлаарай мянган малчин хэнийг ч үжил. Зуднаас гадна хулгайч нар авахаас аюултай шүү дээ. Гэх мэтлэнгээр өнөөдөр Монгол улс бол энэ 23 жилийн өмнө юм ядаж нэг 7-8 жилийн өмнө явагдажсэн процесс өөрөө. Өнөөдөр манай иргэд маань аж ахуй нэгжүүд өөрсдийн өмч хөрөнгө үйл ажиллагааныхаа зах зээлтэй болсон энийг хамгаалах нь хинээс үг гэдэг нь одоо энэ буруу хар зах зээлээс буруу бүртгэлгүй мөнгнөөс тэгээд дээр нь одоо мөнгө угаалт гэж яригддаг шүү. Тэрнээс хамгаалахад энэ бүхэн маань хэрэг болдог байхгүй. Тэгэхээр энийг бол шинэ нөхцөл байдалд үүссэн гараа гэж ингэж харах ёстой шүү. Дээр нь бол өнөөдөр манай яг санхүү бүртгэл нь бол өөрөө маш үнэтэй болцсон. Дээр нь маш их шинжилгээ ухаан шаарддаг. Энэ буцаагаад манай аж ахуй нэгжүүдийг бүгдийг сөхрүүлж байгаа. Дээр нь манай татварын хуулийн процессыг маш хүнд. Чи нөтийн 10 саяас бол монголчууд 1997 оноос компани томруулж чадаагүй. Энэ одоо чинь хамгийн аж ахуй нэгжийн орлого албан руугаа 3 тэрбумаас дээш бол 25% татвар төлдөг шүү дээ. Энэ бол 2006 онд батлагдчихсан хуультай. Гэтэл өнөөдөр зөвхөн инфляц мөнгөний уналтаас болоод нэг хуулийн этгээд 25% татвар төлөхөр болчихж байгаа байхгүй. Яг мөнгөний үн цэн нь бол бууцсан байхад өндөр татвар төлнө гэсэн чинь өөрөө шудраг бус асуудал байна. Гэх мэтлэнгээр бид нэр энэ нэгэнтээ энэ хямралын үе гэдэг бол нэг таатай боломж гаргаж ирдэг. Тэр таатай боломж юу гэвэл санхүү мөнгөний системээ дахин шинээр харж засвар хийж болдог байхгүй. Жишээ нь Америк нэгдсэн улсыг үзэл 9 оны хямрал. Тэр үед бол чинь Ford машиныхаа үйлдвэрийг Америк 4 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт хийгээд буцаагаад Ford машиныхаа моторыг солилцсон. Моторынхоо технологиг.
Тэгээд тухайн үед яг тэр хүн 2-3 жилийн хугацаанд хэдийгээр Toyota машинууд хэдэн саяар орж ирж байсан боловч буцаагаад өнөөдөр Ford зах зээлээ эзэлж байна л да. Яг тэгвэл тэр хямралыг далимдуулж гол технологио солиод авсан байхгүй. Яг үүнтэй адилхан компани болгоны гол технологи, гол хөдөлгүүр юу гэдэг вэ? Санхүү бүртгэл байдаг. Санхүү бүртгэлийг зөв хийлгэхээс гадна санхүү бүртгэлийг ашиглаж мөнгөнөөс мөнгө бий болгодог урлаг манайханд хэрэгтэй байгаамаа. Энэ урлагийг эзэмшихийн тулд зөв санхүү хэрэгтэй, зөв бүртгэл хэрэгтэй. Тэгээ энэ зөв байх юм бол буцаагаад манай улсын нийт статистик тоо зөвөр гарна. Зөвөр гарах юм бол энэн дээр улс төрчид зөв шийдвэр гаргахад хамгийн гол төхөмтэй. Өнөөдөр бид нар энэ шинэ бараг 90% нь буруу тайлан өгж байгаа тохиолдолд татварын газрын статистикаас ирж байгаа мэдэн дээр улс төрчид шийдвэр гаргахад алдаад байгаа. Яагаад алдаад байна гэвэл энэ буруу мэдээлэл байхгүй. Чинь хамгийн наацхан нь энэ махны асуудал шүү дээ. Бид нэр 2006 оноос хойш энэ Улаанбаатарын нэг зөвхөн эдгээр компани махаар хангах гээд энэ бол монопол бий болгочвол тэрэндээ бид нэр буцаад дарлуулад байгаа байхгүй. Өнөөдөр энийг задлж өгөх хэрэгтэй байхгүй. Энэ мах бэлтгэлийг бол дуртай нь хийх тийм болцсон нэг чөлөө худалдаанд буцааж оруулах хэрэгтэй л. Гэх мэтлэнгээр бид нэр улс төрчид шийдвэр гаргахдаа макро төвшөндөө гарч байгаа энэ хэдэн тоогоо зөвөр харахтал энэ шинжил бол хэрэгтэй юм байгаамаа. Цаагаар бол иргэнийхээ өмч хөрөнгийг зах зээлийг хамгаалж байгаа хамгийн том асуудал. Бүр цаашлах юм бол бид нар дэлхийн зах зээл рүү гаръя гэж байгаа. Одоо зарим уул уурхай чинь гарч байгаа. Уул уурхай дээр бол бид нар дэлхийн хэмжээний яг адилхан дөрмийн стандартын санхүүгээр тоглож гарна. Хэрвээ стандарт бус санхүүгээр тоглоо сая бид нар яаж шоглуулснаас оюутлогын гэрээнд харсан шүү дээ. Нэг нэгтлэн бол яг хуулийн дагуу ажилласан, дараа нь хуулийн дагуу буцаагаад оюу толгой тэгж ажилласныхаа төлөө тэнд бас сонирн байдал үүссэн. Эдийн засгийн ил тод байдлын тэгээ энэ дэмжих хуулийг тэгээ одоо батлуулахад ер нь танай байгууллагын хувьд ямар ерөөсөө саад байх шиг байна. Энэ бол миний хийж явж байсан ажил бол үргэлжлүүлээ хийж байгаа. Хойдолд нь бол Монголын үндэсний худалдаа ажил зүйн танхим гэсэн том институт бол миний хойно одоо ажиллах тийм би ажилуулах эрхээ олж авсан. Тийм учраас ихний бол мэдээллүүд гараа явцсан байна. Өнөөдөр бол бид нар ялангуяа макро эдийн засаг нөлөөлөх, сайнаар нөлөөлөх юмн дээр бол засгийн газартайсан тухайн үедээ хэдэн сар хөтөлцөж ажиллахаас өөр арга байхгүй. Энэ шинэ реформ хийх гэж байгаа учраас. Тийм учраас намууд хүртэл хөтөлцөөд байгаа шүү дээ. Бид нар энэ тохиолдолд бол зөв юмн дээр бол нэг чигээр барина. Харин буруу юмн дээр бол сайн дуугарч чадахын тулд энэ бүхэл бүтэн 153 ажиллаж байгаа институт гэдэг бол том нөлөө шүү. Тэгэхээр таны хувьд бол ердөө товчлоод хэлэх юм бол улс төрчидтэйгээ хил амаа уулзах хамгийн том бартай байна л гэж. Ялангуяа энэ бол 6 сард бол энэ хууль маныг орох гэсэн 14-нд тухайн үед ил тодын хуулийн хойно 2 заалт байсан. Тэр бол цэвэр улс төрийн шалтгааны заалт байсан. Энэ шалтгаанаас болж энэ хууль батлагдж ороогүй бутсан байхгүй. Хэрвээ бид нэр тэр үед улс төр гэж харахгүйгээр зөвхөн Монгол улсын эдийн засгаа гэж харсан бол 7 сарын 1-нд өнгөрсөн онд энэ хуулийг хэрэгжүүлсэн бол 11 сарын 1-нд бид нар макро эдийн засгийн шал өөр тоо хүлээж авах байсан. Энэ бол цэвэр улс төрийн эрх ашигын төлөө нийт ашигтай ямиг боомилдог нэг жишээ байгаамаа. Нөгөө талаар өнөөдөр бол чинь яг 1 сарын 1-ээс бол шилэн дансны хууль хэрэгжиж явцсан. Шилэн дансны хуулийн ихэнх нь бас чинь 20 мянган аж ахуй нэгж ажил үйлчилгээ авч байгаа шүү дээ. Энэ төрлийн хөрөнгө оруулалт. Энэ бүх ямыг хийж байгаа компаниудын тайлан бас ийдэл болох юм шүү. Яг тэр чиглэлээр. Энийн дээр бас энэ шилэн дансны энэ мэдээлэл тодын хууль, сая эдийн засгийн тодын хууль хоёр нийлэхтэр энэ зах зээл, энэ хар зах зээл дээр бөөгнөрөөд тэгээд тэрийг нэг нуус хийгээд дарамтлаад зах зээлийг устгаад яадаг этгээдүүд ил гарах гэдэг. Энэ их айц байгаа. Би бол зарим улс төрч шууд тулгаж хэлж байгаа. Хэрвээ та мафийн системийг өргөжүүлээ, буцаагаад иргэдийн эрүүгийн хуулиар цагдаагийн системээр авдаа тэмцэх газараа ашиглаж тухайн нэг иргэдийн өмч хөрөнгийг булааж авдаг тийм процессыг хөхүүлэн дэмжээгүүд энэ хуулийг битгий гаргах гэж байгаа. Хэрвээ энэ далдал байгаад байх юм бол тэр сөрөг юм бол одоо улам ихсэх гэдэг. Хамгийн аюултай юм нь юу гэвэл энэ уул уурхайн баялгаа бид нэр одоо яг өмчийнхөө хуулийг гаргаагүй байгаа шүү дээ. Төрийн нийтийн амралтын өмч хууль. Тэр өмчч хүртэл өнөөдөр бүртгэлгүйгээс олж энэ буруу замлуу биднээс сүүлийн 10 хэдэн жил бас орчод байгаа шүү. Гэх мэтлэнгээр бүх өмчүүд бүртгэгдэнэ, бүх үйл ажиллагаа бүртгэгдэнтэй ил тод болно. Дараа нь энэн дээр хамгийн гол нь эдийн засгийн зөв шийдвэр гаргахад бол төхөмтэй болно. Нэгсэндээ эмч маань оншоод зөв тавьж ийн л гэсэн үг л дээ. Зөв. За ингээд бидний ярилцах цаг харамсалтай том бага юм, маш бага одоо мэдээлэл өгөх учраас дараагийн одоо уулзалтуудаар та бидэнд бас манай үзэгчдэд дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгч ярилцсан ухаа гэж би итгэж байна. Баярлалаа бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд. Бид Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Лавг Жавтай ярилцлаа.